За Монгол улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад бол хүнийг сахимаар ялддаг юм процесс бол Монголд үүссэн байна. Надад үүсэж байгаа хэрэг дээр бол сагдаа байх шаардлагагүй ийм хэрэг байгаа гэж би ойлгосон. Хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Энэ нь бол заавал цагдаа орох шаардлагагүйгээр явуулдаг. Гэтэл одоо намайг цагдаа хорхоосоор аргагүй байдалд оруулж цахим орчин бол маш их сэвэлдэг зохион байгуулалтаар хийж. За дээрээс нь шүүх рүү хүртэл зохион байгуулалтаар барьж байгаа. За миний бие бол эхнэр 4 хүүхэдтэй ээж автай байна. Ээж аав нь хөдөө эхнэр 4 хүүхэдтэйгээ хотод амьдардаг юм хүн. Надад бас төмөр зундаа 14 жил ажилласан би ийм ажил хийжсэн юм хүн. Тэгэхээр надад эндээс одоо оргон зайлах байд юм уу? Намайг дискотер явж нэгс хүртэл яриа гарцсан байлаа. Оргон зайлах гэдэг юм ийм асуудал бол ерөөсөө байхгүй. Би бол хэргийг эцэслэн шийдвүрх, шүүхийн шийдвэр гаргах хүртэл би өөрөө бүр тийм хүсэлтэй байгаа. Би залуу хүн. Цааш гэсэн энэ асуудлыг шийдэхин төлөө би явна. За хамгийн одоо сүүлд нь бол би 4 хүүхэдтэй. Миний охин, том охин минь 13 настай. За баг нь 3-таа 4 хүүхэд нь дөрвөлөө хатгах ханиадтай байж байгаа. Одоо охин минь бол сүүлийн 2-3 хоног бол одоо нүдээ бүцэтэл үйллээ. Зохин мэдээллийг хараад. Тэгээ эхнэр маань эндийг твтцсэн байж байгаа. Би охиныхон сэтгэл зүйн байдалд бол маш их санаа зовж, шилжилтийн насан дээр явж байгаа. Ангийнхын хамт олон янз янзын группүүдээс хассан байлаа миний охиныг. Тэгэхээр одоо ийм байдалтай охиныгоо